Фото удаа 2011 онд гарчсан. Тэгээ энэ дээр би Тэангийг анх харчаад кул ямар кул ах вэ зүрхсээ Тэанг агшил болоо. Зүр реклама 6 жилийн өмнө бэлдэж тавьсан гэдэг тийм. Харин зөв бэлдээд тавьсан шүү. Тэгээд би Big Bang-ийн маш том фэн байгаа. Big Bang-ийн яалтчгүй том фэн шүү дээ. Хөрх моостой. 12 гэдэг чинь одоо юу вэ? 13 жилийн өмнө анх аваад тэгээ 16 онд яг нэг ингэж тоглолт үзчихсэн. Big Bang-ийн 10 жилийн өмнө тоглолт. Ингэж шүтэж биширж үссэн Big Bang хамтлагийн маань гослол дуучин Ёмбэ ах маань Монголд ирэх нэ. Тэгээд бүр ээлийн хамт нэг л итгэж өгөхгүй нэ. Ингэж одоо болдсон юм бах та. Тэгээ аюу сонирхолтой нь ээлийн ч өөрөө аюу алдартай том дууч мөртлөө Big Bang-ийн тэгээ бүр тэр тусмаа Тэангийн том фэн шүү дээ. Тэгээ энэ хоёр хүн цуг ирээд Монголд тоглолтоо их нэ. Ээлийн дуунуудыг болохоор Солонгос хэл соёлд дурлаад анх эхэлж байхдаа яг дуунуудыг олж сонсоод дуулж исэн бол Тэанг Big Bang-ыг одоо юунш дуртах вэ? Яг үндэ K урсгалтай холбоотой бүх зүйлийг сонирхож дурлж эхлэх үндсийг нь угсаа ерөөсөө Big Bang тавьсан л та надад бол. Ингээд энэ сарын 21-нд Монголд ирэх нэ. Бүх түүг нь очиж дагаад болох нэ. 2016 он тоглолтыг үзэж байхдаа тухайн үед яг хит баярлаад ч юм уу эсвэл зүгээр л эхнээс нь дуусна enjoy гэж удаад бүр юу ч үлдээж байгаа ямар ч зур бичлэг байдгүй. Ерөөсөө орохт нь нөө тарааж исэн энэ гэр ластыг бугуувч лээ. Тэгээ үлдсэн юм энэ л үү. Энэ удаад үзэж байхдаа магадгүй ахиж хизээч үзэхгүй бах гэсэн бодолтой ерөөсөө үлдээж чадах бүх юмаа үлдээе л гэж бодож байна. VIP fan zone тасалбарууд налвчээ зарагдаад дууссан юм байлээ. Би бол ямар ч билетээ авсан байгаа. Хэрвээ захиалаагүй билетээ аваагүй хүмүүс бол тийм тайван суугаад ер нь дими байхаа да. Evanes Entertainment-тай баярлаа. Түрүү жил Rain дараа гэд маш том нэрнүүдийг авчирч ирсэн бол энэ жил бүр тэрийг ахиулаад үнэхээр л яг нэрэндээ таарсан супер концертыг болгох л. Ер нь одоо л сайн итгэж өгөхгүй л байна. Энэ яг надтай адилхан догуулж байгаа хүмүүс маш их байгаа хаа. Тэгээд бүгдээрээ 6 сарын 21-нд төв зингэлдэх хүрээлэнд Evanes супер концертээр уулзцгаая. За ер нь одоо Bad and Crazy гэх сүүлийн парти нэлээд удаачлаа. Гэ бүгдээрээ бичлэг рүү орцгоё. Үзэгдэл солигдохоос хуяал маань олон хаалгатай урт хонглоор алхаж байна. 1002 тоотор ирэх үед нэг зүйл толгойд нь орж ирэх нь тэр. Охин амин орлохоос өмнө өнөөдөр 10 сарын 2-ны өдөрт бол цаг минь болсон хэмээгээд амин орлсон байдаг. Үүнийг сансан суяал энэ нь тоот биш сар өдөр зааж байна гэдгийг шуудлаа ойлгов. Эхлээд харахад охин аавыгаа өнөөсөн байлаар харагддаг ч сайтар харахад аавыгаа өнөөсөн залуу хүү харагдав. Гэхдээ зүгээршний залуу хүү биш тэр нь өөрөө. Энэ бүхэнд паниктж төөрөлсөн суяал яаж байгаа ч юм аавынхаа нас барсан хэргийг дахин судалж үзэхэд хохирогч 12 удаа хотглуулж нас барсан ба хэргийн газар байсан хохирогчийн хүү шоконд орж ой санамжаа алт цаанх мэдээ бас үлдсэн байсныг олох нь тэр. Ээжээсээ энэ бүхний талаар асуугаар шийдэж гэртээ ирэхэд ээж нь байдаггүй. Тэр даруул ахын хамтар ээжигээ хайхаар гарсгаалаа. Арай гэж олоход ээж нь годомчинд хөл нүцгэн сууж байна. Өөрийнхөө 10-аад жилийн өмнө ажилладаг байсан дэлгүүрээс асуугаад юу гэж байгаагааш мэдэхгүй өвчин уламжлал хүндэрсэн байгаа. Суяал одоо ээжигээ мартах өвчтэй болсныг ойлгосон. Маргааш өглөө болоход ээж нь удахгүй бүхнийг мартаж магадгүй тул түүнийг асуухыг гэсэн бүгдийг ярилцгаарлуулдаг. Суяал өөрийн аавыгаа алдсан юм уу гэх айцтай байгаа штэ. Түүнийг анх нэвшртлээ зодуулсан цус нүнчтэйгээ хутгалцсан байхад л олж байсан юм байлаа. Ээж нь түүний хэд хоног асар тэнгэрүүлэхэд хүү өөрийн нэр хаягаас өөр томьтой зүйл санаж чадсангүй. Амьдарч байсан хаяг дээр очиход тайраа аав нь нас орж гэрэн шатсан. Хэрэг цагдаа нар суяалыг сэрдэхэд ээж нь түүнийг өмөрөө хамт байсан хэмээн хийж үүнтэй зэрэгцэн түүний бие их л муудаж байсан юм байлаа. Ингээд түүний сэтгэл зүй өөрийгөө хамгаалахын тулд таагүй бүх дурсамжаал устгасан болж таарж байгаа. Суяал ер нь өөрөө санахгүй бол тэнд юу болсон талаар өргөж авсан ээж нь ч мэдэхгүй байл гэсэн үг. Гэвч түүний ээжийн хэлж буугаар тэр жаахан хүү бол бусдыг аврах сайн хүүхэд байснаас тийм муу зүйл хийх хүү биш ээ. Миний хүүж өөртөө итгэхээр айлгна. Үнэхээр түүнийг байгаад хичнээн талархааж баршгүй. Энэ үед ууг янтаа сэтгэл зүйчийн өвчтөнгүүтээ уулзаж мэдүүлгээ авсан ч тийм томьтой хэрэг болохоос мэдээлэл авч чадсангүй. Удалгүй суяалж хэсэг үзэгдээгүй Кейтэй уулзаж ихөө барьж авч гэх юм уу? Яг юу нуугаад яагаад байгааг нь асуухад Кей үнэндээ өөрийгөө аавыгаа алсан хүн байх уу гэж муу айдаг болохоо хэлхэн тэр. Сэтгэл зүйчдэрээ очивол одоо нэр үнэхээр ямарч юм. Ганц сайн эсвэл муучиж болох нэг зүйл мэдэж авч байгаа нь тэнд байх бусад хаалгын нэхээс л хамаарна. Магадгүй огт төсөөлөгөө өөр үнэнч байж болох юм. За ингээд ядаж хэргийнхээ учрыг олыг харт тамхитай алхахын хэрүүдийг нэлээд судалваа. Энх үедээ уг хэрэгтэй нэлээд төстэй хэрэг болох ба харт тамхины 8 ч хотглуулж нас барсан.
Түүний хүүс ичгтэн байсан ч эцэст нь өөр хүн баривчлагдсан. Аллах хийсэн зэвсэг адил бөгөөд мөн л нөгөө шар бороо нэцв. Ингээд тухайн үед баривчлагдсан хэрэгтэнтэй уулзахад би залуу тэнэг байсан. Харт амиг хэрэгтэй болсноор хийсэн хэрэг нь үнэ л гэж байна. Гэхдээ л нэг сэжигтэй цээжилсэн үгээ давтаж хэлээд байгаа л айтаа сонсогддог. Угаасаа анханасаа огт үгүйсгэж байгаад гинт хэрэгээ хүлээн зөвшөөрсөн гэхээр аргагүй л таа. Хигионстой хэрэг дээр ажилласан өмгөөлөгчтэй уулзгаар очиход хэрэгтэн баривчлагдсан хоригдож байх үед нь 10 жилийн турш нэг л хүнээс загтал ирсээр байсан гэх мэдээлэлтэй болвоо. Ядаж нэг гогцоо гараал ирж байгаа. Нөгөө тал суял К2 гэрт нь ирсэн. Тэр захиануудыг нь аль үжээ олцсон уншиж байна. Эзэнгүй айлдвараа ингэж болж байгаа ч юм уу. Ингээд захиаг нээж үзэхэд хохирогчийн хүүгээс ирсэн захиуд байх ба бүх захианууд нь яг адилхан. Би залуу тэнэг байсан. Харт амих хэрэгтэйж мөнгөгүй байсан ингээд өнөөх л үгнүүд нь. Тэр залууг харт амхинд мансуураад юу санахгүй байсныг далимдуулаа манипуляц хийсэн юм шиг байгаа. Гэтэл гинт нөгөөх нь орж ирээл барьцлаад авна штэ. Толгойг нь усан дүрээд юу л ингээл алдлаа. Харин энэ л үед суял мөн нэг зүйлийг сандаг. Яагаад ч юм түүний багын дурсан чинь хохирогчийн хүүтэй хамтдаа ямар нэг зүйл хийж байгаа зогсохгүй. Тэр үед би бинээ таньдаг байсан гэлтэй. Ажил дээрээ эргэж ирээд өөрлөн битсэн үл таних хүн рүү чи чон юноо мөн үү гэснээр эцэст нь энэ бүхний ард хэн байсныг олох нь тэр. Тэдний харилцааг ямар байсныг утгагүй болж мэдэх болно. Нэг талд К, нөгөө талд суял. Хоёулаа баг сах зүйл санаад эхэлсэн болохоор тус сэтгэл засалч эмч нартайгаа ярилцсаар л. Суял багада чон юноотой дотн байсан ч яг ямар холбоо хамралтай байсан тодорхойгүй. Нөгөө талд Угянтай хэргийг мөрдөж яваад яриа авсан залуу хүү хэмжээнээс одуулсан шарахтай байсан болохоор нийгмийн ажилтнанд дагуулаад очиход хэдийн нэг хүн цааш нь харуулсан. Тэр нь өөрийнх нь ах нь. Болсон иргэн талаар үндэ мэдэхгүй. Нүүрэн дээрэл тгийж харагдсан болохоос хэрэг болж байх үед энэ хүүхэд нь өөр газар хулгай хийж явсан л ш таардаг. Гэсэн ч ахтаа үнэн голосоо дургүй байсан болохоор үгсэнд нь баярлаад байгаа л гэлтэй. Тэр энхүү зовлонгоос салж чадлаа гэж хэлэх нь тэр. Энэ үеийг чон юунаа Ёнжууч яг ингэж хэлжсэн удаатай. Нэгэнд бурууг нь батлагдаад гараал ирсэн болохоор араас нь дагнаа. Ингэж явахтаа харин баригдаад банцсан хүн алан гихчээр ууг янцаа хөөрхий янжээсоныгоо хэрэгтэн болгоод баривчлаа аваа явчлаа. Бүр бүтэхгүй. Ирээл алуулна штт. Удалгүй суяал сүүлийн хэрэгүүдээр нэгийн эмэгтэй үзэгдэд байсныг гин сандаг. Асрамжийн газрын дээвэр дээр байхад ч мөн түүнтэй таарсан. Тэр охин эндээс нэг зүйл ширцээр л зогсож байсан юм. Түүний ширтэд зогсон зүг рүү харахад ганц ус зайлуулах хоол алуугаа. Ихэл сонин сэжигтэй санагдан ухаж үзэхэд шар цув цустай алах гараад ирэх нь тэрэ. Хэрэгтэй ямар нэгэн байдлаар холбоотой зайлшгүй. Ингээд тэр дээр бол өнөөх эмэгтэй хаан ирэхэд хэдийн хүнд гэмтэл аваад ухаангүй эмнэлэгт хүрэгдэж байгаа нь. Бүрээ юу ч болоод байгаа. Нотлох баримтын ДНК хариу гарахад ахыхын цус мөн болж таарж байгаа. Хажиргалтай нь бэлнээс өнөө охины цус илэрсэн. Ийхүү энэ үед Угянтай нэг зүйлийг ойлгож чаддаг нь одоо ухаангүй байгаа охин ахыг нь алсан ба харин охиныг үргэлж дагаж зовоодог эксийг нь нөгөө залуу магадгүй алхаар болж хоорондоо тохиролцсон юм шиг байгаа. Бие биенийхээ төлөө тэд өөрсдийг нь хамгийн их зовоодог хүмүүсийг алж өгөхөөр л болсон гэсэн үг. Үүнийг ойлгосон даруйдаа л очиж зогсоох бөгөөд энэ үед суйлын тусламж орж ирэв. Суйл аавыгаа алаагүй ба харин чон юна аавыг нь алсан. Аавыгаа алаагүй гэдгээ санаж баярлсан ч харин чон юногийн аавыг магадгүй К алсан гэх айдас. Суял иргэн дурсамжаа санснаар өөрийнх нь аавыг чон юна алсан гэдгийг ойлгосон. Мөн энэ үед К гарч ирэн өөрийгөө чон юногийн аавыг алснаа шилв. Энэ л тэдний хоорондоо байсан тохиролцоо байсан болтой. Тэр ухаан орох үед К түүнээс уучлалт гуйсаар л халуугалдаг. Өнөөх залуутай ноцолдож байхдаа хутганд нь өртсөн штэ. Тэгэл ингээд ухаан алдаа унж байгаа нь. Удалгүй эмнэлэгт ухаан оров. Азар гүн шарах аваагүй болохоор л гайгүй өнгөрсөн байж. Ингээд Кэг яагаад тийм зүйл хэлснийг сэтгэл зүйчтэйгээ ярилцж байгаа маа. К бол суяолын төсөөлөл айцаас гарч ирсэн дүр. Тийм л хүн болохыг мөн тийм хүн өөрийг нь хамгаалаа сайн хүсдэг байсан. Тийм учраас К суяолын төлөө юу гэж байна? Ингээ бас бүр мөсөө алга болчих үедээ гэж санаач зоох шиг. Энэ үедэд нэг зүйлийг ойлгохноо. Суяол бүхнээ мартаж сэтгэл хуваагдaltaй боосныг чон юна мэддэг. Тиймч болохоор эцсийн хүртэл өөрийг нь хүн алсан гэж итгүүлэхийг хүссэн. Бүр газлайт хийсэн байгаа аахгүй юу? Ер нь энэ л түүний төлөвлөгөө.
Нүдтэй хар тамхи хэрэгэлсэн охин аавыгаа хөнөөс ингээд бас бус эргүүдээс болоод одоо энэ хар тамхины бүлгийг цагдаа нар зүгээр орхихоо болсон. Тэгэхээр энэ удаадаа энтгийг орхихоор л болсон байгаа. 값을 좀 깎더라도 Охиныг ухаангүй болтлон зодсон довш аль хэдийн хоригдсон байдгаа. Дууг байхгүй тэгээ тэр бацааныг ол гарахаараа арсын өвчж балкон дээр хатаанлагцсан авч байна. Хөөхөө охиныг харсан Янжив нь түүнийг их л өрөвдөн. Харин нөгөө залуу зугтаж сурахгүй алга болсон. Хамаатан саднаас нь асуухад хүчрхийлэгч ахаас нь болоод бүгдээрээ холбоогоо тасалсан. Дээрээс нь түн найз нөхөж байхгүй болохоор олоход үнэхээр хэцүү. Хайж хайж буцаж замдаа бас К-ийг өгүүлээстэй. Саяхан хөөж туугаад байснаа одоо байхгүйд нь санаал заалаа. 죄송합니다. Энэ үед охиныг ирээ харилцаагаас эмнэлэгт дуудлага ирсэн тухай мэдээ ирхэн тэр. Очоо шалгаж үзэхэд хідэн таахаачуд гэрийг ухаж байгаа л баригдаа ачигдчихнаа. Томтой мэдээл олж чадсангүй дэх бодолтой зэрэгцэн ойр байрлах жантайгаа өмнгийн газрын аяга байхайг болж харав. Тэнтхийн хүргэлтийг хийдэг байсан болохоор очоо үзтэл үнэхээр л байж гинэ. Өөртөө нэг адилхан нөхцөл байдалд байгаа болохоор ер нь л ойлгож бас өрөвдмөр. Ахын чамааг бас тэр өхнийг хамгаалах болохоор ахтай этгээд ингэ зогсчих гэж нилээн хатгаж үзвэ. Энэ л үед гинт уцтойгоор. Очоод авах үед чон юунаа залгаж байх нь тэр. Оо дурсамжаа санаа юу. Наа хөвчин чамтай адилхан биш байна уу гэж баахан шарын малцснаа. Өөрийг нь ууртаа харагдаж байгааг ч хэлдэг. Энэ бүр аяйгүй ихүүгээр яаж ч механиктээс бүхнийг ажиглаад байгаа л гэлтэй. Охиныг зодсон цахааг нотлох баримтгүй байсан тул шоронгоос нь гаргасан. Манай цагдаач гарч ирэнгүүт нь байрж аваад балбаад нүчмээр байсан хэдий одоо яаж чадахгүй нь даа. Маргааш өглөө нүртэл гадаа нь отолт хийсээр. Нөгөө тал суйвал арайж нэг хамсааднаас нь үг унаж баримтлах эрхээ авч байгаа. Тэгсэн гинт ханаас ч юм өнөө залуу минь гарч ирээд ганц өхөж унгаал ухаан алдуулаа аваа явчлаа. Нэг барилгын дээвэр дээр аваачсан. Нилээн зодоод яг алах гэж байхад нь суйвал болиулж байгаа нь. Гэсэн чи энэ удаад алж чадахгүй бол хин нэгэн охиныг алнаа гэсээр өөлж эхлэх нь тэр. Энэ үед яг имлэгийн зүг харахад үнэхээр нэг хүн тэднийг хараа зогсож байлаа. Хөөж очоод нилээн барьцалсан ч суйвал арай барсангүй. Нөгөө хүмүр манай хүнийг баруун зүнгүүл нүдэж байна. Энэ үед хүн дахин нэг флашбек орж ирнэ. Чон юунаа гэж галзуу амцаа аавын алсныхаа дараа суйлыг зодож эцсийн хүртэл тэр аавыг алсан болохоор одоо түүний аавыг алж өгч байгаа гэж итүүлгийг хичээсээр байсан байдаг. Энэ л үед анх удаа К гарч ирээ түүнийг аварсан юм байлаа. Тэгэхээр К хүн алсан биш харин ч эсрэгээрээ аварсан гэсэн үг. Яг тэр үеийн адил энэ удаач мөн ахин гарч ирж бүх К. Ингээд түүний царайг харахад чон юна биш байх нь тэр. Тэр болж буй бүх зүйлийг гаднаас л хар зогссоо. 우린 곧 만나게 될 거니까. Хөөрхий залууг баривчилж одоо хорхоор болсон. Суйл харин түүнийг шууд аваа явуулгүй эхлээ гэртээ авчрав. Гэр бүлтэйгээ хамт хоолж идээд түүнд өөртөө нь адилхан өнгөрсөн тууснаа шилдэг. Энэ ертөнцид чиний бодж байгаагаас илүү олон сайн хүмүүс байгаа шүү. Үзэгдэл шилжихэд өнөөх боссын баруунгаар өөртөг нь хар тамхиг худалдаж аваад асуудалд хийсэн нөхрийг хайсаар байгаад нэг юм болсон. Баахан таамалж хин өөрийг нь хөсөлснийг асуухад хэлэх шинж байсангүй. Энэ үед гинтл араас нь хин нэгэн дайрч тэр дорнол дуусгаж орхив. Хин бахавд чон юнал ахгүй юу? Хэргийн газар суйвалж ирлээ. Үнэхээр эвгүй гарын ингээ хөнөөцөн байгааг харахад өөрсдийнхэнтэйс ямар аимшигтай нөхөр байгаа нь ойлгомжтой. Маргааш нь суйл ажилдаа явах үед ээж нь хоол бэлдсэн байна. Өөрт нь биш өнөө жаахан хүүд өгөр ойлгоно. Мэдүүлэг энэ төр яах вэ? Эхлээ хоолоо ичих гэж санаа тавих энэ дулаахан хүмүүс. 정말 반찬만 썼네. Тэндээсээ гарan манай хүн сэтгэл зүйч дээрээ очлоо. Үнэхээр сэтгэл хуваагдaltaй одоо л эмчлүүлэх хүсэлтэй байгаагаа хэлж эмчинч түн туслахаа амлав. Гараад явахдаа харин суйл түн рүү хорсол дүүргнүүдээр ширтэнэ. Яг үндэ залуугаас энэ эмчил энэ бүхний ард байгаа хүн гэдгийг ойлгосон. Энд ирэхээс өмнө ч аль үзээ мэдсэн байсан юм. Тэгээд одоо л чамтай чиний дүрмээр тоглоно гэж байгаа л та. Энэ үед нөгөө хар тамхины босс Морогт ирсэн баруун гарахын цогцыг аваад явж байгаа. Ийхүү зүй өсөөр нүдэж явуулаад ийм болгосон хүнийг олж өшөөг нь авахар эргэлт буцалтгүй шийддэг. Нөгөө тас суйвал чүнёг эмчдэр очихоор К-гээ дагуулаа явна. Өөрийнх нь төлөвөө баригдуулчихгүй гээл амхандаа нөгөөх нь нилээн бэлддэг. Яг л боссны дагуу хэсэг ярилцж байгаад сэтгэл зүйч К-тэй ярилцахыг хүслээ. К гарч ирэх үед удаан холсонгүй шүү намайг таньж гинүү гээл бүр нилээн хор шарыг нь малтав.
Суял болиулж юу хийгээд байгааг нь асуухад хэрэг энд Чон Жуно байсан бол ямар хариу хөдөл үзүүлэхийг харж байна л гэж байгаа. Энэ санаа бүр дийлдэхгүй. Гарч ирснээр нөгөөхөө удирдлага халлаа гэж баахан загнастай. Тэгснээ араас нас аргадж итэр. 이제 절대 놈의 의도대로 움직이면 안 돼. Удалгүй манай хоёр Чүнёгийн ярьцлагын үеэрээ өрүүлж бичлэг хийдгийг санаж өмнөх хохирогчдын бичлэгийг эхлээд олохоор л болов. Оройн ханаас ч 10 жилийн форм болж өмсөөд өрөөг нь ухаж байна. Тэгснэг хоёр хүүхэд өөрсдийнхөө хураалгасан дамгийг авах гэж орж ирэл Сефин онгойлгочд юм байна. Манай хоёр ч энэ үед нь гарч ирэн нэг загинж аваад хэрэгтэй юмаа аваад гарлаа. Хилцээрээ бичлгүүдийг үзэж бас нэлээд хямархан тэр. Үнэндээ сэтгэл зүйн эмчлэг биш манипуляц хийгээд байгааг хэн ч харсан ойлгохоор даанч хуулийн үднэс нотлохоо болгох хэрэг хангалттай байгаа. Энэ үед Чон Жуногийн өмнөөс хэрэг хүлээж гарч ирсэн ажуушид дахиад захиа ирж эхэлсэн байдаг. Суял алуусан хоёр залуугийн цогцыг шалгаж үзэхэд баруун гарыг эхэлж алаад дараа нь өөрийгөө өнөөсөн гэж үзсэн ч хэргийн газраас зэвсэг нь олдоогүй байхын тэрэ. Гараад явах үед нь өнөөх өмгөөлөгчөөс дуудлага ирэх ба Чон Жуногийн хэрэгт гүтгэгдсэн ажууши дав заалдах хүсэлтэд цуцалсан талаар дуулнаа. Тэр даруй гэрт нь яваад очиход хариу өгдөггүй. Улам морьтой хартал харин Чон Жуногийн захиан амтаар боодолтой юм ууж амин орлого хийсэн байхын тэр. Хэрэгтний мэдэд байдаг барьж чадахгүй айгүй хэцүү. Тэр даруй арга хэмжээ авч чадсан тулдаа л амьд үлдээж чаддаг. Чадхаараа тэр сэтгэл санааг нь өргөхийг хичээнэ. Хийгээгүй хэрэгээ хийсэнх айц дунд тарчилж яваад хүнийг. 거의 다 왔어요. Саяын болсон явдлын талаар Чүнёгийн эмчид ярихад бүр өстө жүжиж хүч нөө. Өөрийнх нь хийсэн хэргийн өмнөөс шоронд 22 жил суусан нийтлэр сонсохдоо мэдэн бодлоо. Энийг нь харах тусамл улам бүр байсуухын аргагүй. Ийхүү гараа явж исэн гинт нэг хүн араас боогоо бүр яг алхана. Нөгөө л хар тамхины босс. Баруун гарынхаа өшөөг авах гэж ирсэн байгаа байхгүй юу? Сүүлд ирсэн усны дуудлага тэр бүгд бичигдсэн. Хин хаасан болохыг чи мэднэ хэлэл гэж байгаа. Ийхүү бахан ноцолдож арай хийж л хамтарч ажиллахыг ятгах чаддаг. Үүнийгээс даргатай хэлгээд хар тамхины 8-ны үгэнд хин итгэдэм бэ гэд хэсэг юм болно аргачихгүй. Харин энэ үеэр гинт нөгөө гүтгэдэг шорон суусан ах уу залгаж таарлаа. Нэг газар ирсэн амиа хорлонлгээ зогсож байна. Гэхдээ ганцаараа биш Чон Жуногийн хамтаар. Яг үү Суялыг Чон Жуно гэж ойлгохдоор бас тарих угаалт хийцээ. Энэ манай хүнтэй хамт амиа хорлох гээл байгаа нь. Харин удалгүй хэргийн эзэнгүй өөрөө дүрээрээ орж ирэл ажуушийг алчхан тэр. Цагдаагийн газар ирээд мэдүүлэг өгөхдөө тийм тодорхой зүйл ярихгүй. Нэг л зүйлийг хэлдэг нь чамаас өөр хүн Чуног харж байгаагүй. Яагаад өдий хүртэл тагчиг байсан мөртлөө К гарч ирэх үед Чон Жуно гарч ирсэн бол Чон Жуно бол чиний өөр нэг сэтгэл хуваагдлын дүр. Саяч мөн чил тэр үнийг алсан гэж газлайт хийгээл уннаа. Бүхэл бүтэн цагдаагийн газар ирснээр манипуляц хийгээстэй. Эсвэл бүр эсрэгээрээ энэ яриад байгаа зүйл нь үнэн ч юм шиг. Одоо Суял бүр яах учраа болохгүй. Өөрийнхөө сэтгэл хуваагдлын тухай хийгион тэлэхэд тийм ч амраа ойлгож хүлээгээ авчих зүйл биш ээ. 지금 일 다 터졌어. Ийхүү удалгүй Суялын гэрээш нэгжээ эхэлдэг. Энэ үед ээж нь гинэл ай сандраад хүүгээ аавыгаа алныг сайн нууцлнаа эдэр болоод явчлаа. Яг үүндээ аливжээ ээжийн тариг уугаагаа төөрөгдүүлсэн л байгаа. Ингээл гэрээс нь сүлд ахуйг асуудаг гараад ирнэ. Ээжд нь сүл зөвлөгөө өгөхдөө та сүлд ирэхдээ баг хүүгийнхээ юмыг үлдээгээ явсан байлээ эдэргээд өгөө явуулсан зүйл нь энэ хутга байхгүй юу? Тэгэхээр анхнаасаа бүх юмыг төлөвлөсөн байсан гэсэн үг. Өөрийгөө хин гэдгийг хүртэл тэр үед албаар мэдгдсэн болж таарч байгаа. Бүр арай санаатай. Чүнёгийн шоронгоос гарч ирэхдээ зэрэгцэн Суял тэсгэл алданд айрхан зэр. Энэ үед түүний гэрээс худаг олцсон гэд аль хэдийн баримтлагаараа ирсэн. Бүх зүйл бүтэн хэрэгж байгаа нь. Энэ л тэр өөрийн контролыг алан түүнийг алахыг завддаг. Харин Кэл түүнийг амжиж зогсоож байгаа. Энэ үйл явдлаас 4 сарын дараа Суялыг мань хэдийн галзуугийн хэмжээ төвтүүлсэн байдаг. Түүн дээр хийгон ирэхэд нойр хүрээд байна гэхээс өөр өлтөө зүйл хэлдэггүй. Нэгэн тал бүх зүйлтэй эвлэрэн бууж өгсөн. Магадгүй энэ бүхэн үнэхээр түүний хийсэн хэрэг баг. 졸려도 한 숟갈만 먹고. 그럼. Тэгсэн яг үндэ манай хүн анханасаа л бууж өгөөгүй байхгүй юу? Хөөхий бүр зугцах гээд хэдэн ч удаа үзээ баригдав даа шаваас. Одоо хараа ахин нэг удаа нэлээсэн төлөвлөгөөтэй үзэн штэ. Ядахнаа л манай хоёр хоорондоо их давгүй харилцаатай байгаа. Ингээ өөрт өгдөгөөс юмнуудыг хэсэгтээ цуглуулсан. Хэдэн эмчнараа өстө намд тулж авнаа. Энэ барилгын бүтцэгч аль хэдийн нэгэнгөө судалгүй байхаа. Араас нь эмчнэрийн даргын өрөөнд орсон хэв нэг сууж байна. Та нарын өвчтөнгүүтэй өгдөг юм чи ерөн л хар тамхи байна штэ. Намайг төвийн эмнэлэг рүү шилжүүл. Үгүй бол гай болон шуулыг сүрдүүлж байгаа.
Шилжүүлж явах замд харин яг бодсныхаа дагуу нэг мөр орголгүй байх вэ эндээс. Орсон гэдгийг нь мэдсэн дараа багийнхныг нь хэрэгж гинөө. Хаашаа явсан та нар мэднэ гэж ирээл. Ингээ бөөндөл суйлыг хайж эхлэх нь тэр. Өнөө залуураа энэ үед хүүхдийн орхоос гарцаа чүнёг эмчтэй нэлээд л дотноосон харагддаг. Гэхдээ угаасаа сайн юм шиг гэдгийг мэдэх болохоор сэжүр гарах гэж яриаг нь утсан дээрээ бичээл байгаа нь. Суйол маань явсаар нөгөөх сэтгэл зүйчдэрээ ирсэн. Яаж хэрхэн чүнёг эмчийг буулгаж авах талаар ярилцахад ер нь бол түүний чонжуно гэдгийг л нотлох хэрэгтэй болж байгаа. Тэгэхэд бол түүний нэрийг улгаасан жинхэнэ чүнёгийн хүнийг яаж игээд олох хэрэгтэй. Яг энэ цагдаа нар ч араас нь олоо ирсэн. Багийнхан ч бас барихаар ирсэн хэрнээ худлаа хөөрхөн цутга боломжийг гаргаад цаг хожж өгөөлөө. Ингээ хийгэнш түүний суулгаад нэг мөр холдож чаддаг. Эцэст нэг багийнхантайгаа уулзсан ч тэдэнд мэддэхгүй тэнийг юм хэлээ гэж ярьтыг хүртэж байгаа нь. Нэгэнд энэ дээрээ тулсных багийнхан дааш К-ийг танилцууллаа. Одоо ойлгож хүлээж авахаас өөр яах вэ? Ингэж байгаа чи хөөрхөн. 처음 뵙겠습니다. 오경태입니다. Ийхүү тэд хамт мөрлөгөө өргөжлүүлж байгаа. Эхлээд чүнёг хэмжид ажилдаг байж байгаад алуулсан хүний хэн болохыг мэдхээр явлаа. Үүн дээр өнөөх том мафийн босооч мөн тусалцаа авснаар нэлээд дээр үед нэг сэтгцэн эмнэлэгт өвчтөн байсан талаар нь мэдэж авнаа. Мөн хариуцж байсан эмчийг нь ч мэдэж авдаг. Тэр нь явж одоо суйлын үзүүлэлт сэтгэл зүйчил болж таарч байгаа. Аз болоход түүний мэдээлэл дунд тэр өвчтөн байх бөгөөд жинхэнэ нэр нь чүнёг гэж байв. Яг үүнтэй зэрэгцэн чонжуно орж ирэх нь тэрэ. Яаж мэдсэн бэ гэхээр бүр нэлээ олон сарын өмнө энд аль үжээ камер зориулсан байсан байгаа. Тэгэхээр тэдний яаж төлөвлөж байсан бүгдийг ажиглаж байсан гэсэн үг. Ингээд суйол ирэхэд сэтгэл зүйч маань өвхлийн ирмэд ярилцж ийн хөрхөө. Гэртээ ирэх үед нь ээжийнхэн сэтгэл зүйд нөлөөлөө бүр үнэхээр хэцүү болгоцсон. Суйол руу чүнхөө залгаж байна. Түүнээс юу хүсч ингэж байгааг нь асуухад чонжуноож хамааг аварсныг хүлээн зөвшөөрөл гин. Өөрийгөө зөв зүйл хийсэн гэх мэдрэмжийг авах гал энэ бүхнийг хийгээд байж. Юун зүв байх вэ? Хүн амны хэрэгтэн штэ. Ингээ эцэст нийгэмтэд уулзахаар болвоо. Дуудсан газар нь түүний төрсөн гэр байх нь тэр. Ингэж л энэ жахи чонжуноноор уулздаг. Би л аавч нь алж өгөөгүй бол чи амьд үлдэхгүй байсан л гэж өөрийгөө зөвтгсөөр. Ийхүү хэсэг ярьж огсны дараа одоо энэ бүхнийг дуусгана гэсээр л гал тавьчихав. Байшингийн зүг харахад дотор нь өнөөх залуу хүлээ тавьцсан. Нууцар дуг нь хураагаад байсныг мэдсэн л байгаа. Суйол байшингийн зүггүүн түүнийг аврахыг хичээх бөгөөд энүүд араас нь ирж тариа өөрийн аварсан гэж хүлээн зөвшөөрөхийг эцсээ хүртэл шаардсаар л. Тэр үед мөн одоош тэр чамайг аварч чадах цорын ганц хүн бий л гэсээр. Суйол үүнтэй нь юуг санаа нь илхэвдэ. Үүний хариуд манай хүний хэд хутгалж чаал гараа явлаа. Өөрийн биеэж олигтой дааж чадахгүй өөх шахаж байсан суйол хамаг хүчээ шавхсаар арай гэж түүнийг авардаг. Гэвч энэ бүхнийг ингээл дуусгачихгүй. Эцсийн хүчээр шавхан түүнийг хэд мөргөж аваал унаглаа. Ингээд цагдаагийн дөхөө хангинахтай зэрэгцэн тэрч мөн унаад өгөх нь тэр. Өөрийн ой санамжийн ертөнцид Кейтэй уулзах бөгөөд энэ бол тэдний сүүлийн уулзалт юм. Одоо Кей түүнийг ахиж хамгаалах шаардлагагүй болсон. Дог их чинь баяртайгаа салахыг хүссэн ч тийм амар байсангүй. Энэ үе түүнийг анхаарсан үеэ санав. Түүнд амийг нь аварсанд хичнээн их баярлалаа та. Баг байхад нь мөн одоош тэр өргөж түүнийг хамгаалж чиглүүлдэг байж. Ийхүү Кей явж боонын. Суйол өөрийнхөө хүүхэд насны айдас төгсөл трама бүхэнтэйгээ салахаас хийж байгаамаа. 떴다. Чүнёг гихч инхүү хүнийг нь одоо олсон болохоор чонжуногийн хийсэн эргүүдийг илчлэх амархан байв. Дээрээс нь шинж нууж мэдүүлгээ өгсөн болохоор одоо зүгтэршгүй гэсэн үг. Ийхүү буцаа ажилдаа орохын тулд анханасаа сэтгэл хуваагдaltaй байгаагүй гэж хэлэх хэрэгтэй болж байгаа. Энэ түүний чонжуног барих төлөвлөгөөлсөн төдий. Ингээ удирдлагуудын хуралдаан болгох суйвал өдийг хүртэл өөрийг нь аварч ирсэн сайн найз хамтрагч баатар нь байсан түүнийг даанч өгөөсгөхийг хүссэнгүй. Үннийг хэлж өөрийнхөө сэтгэл хуваагдaltaй болохоо К гэж хэн болох тухайч хэлж ажилдаа эргэн орох боломжийг тэр алддаг. Гэсэн хэдий тэр үүндээ харамссангүй. Одоо ахынхаа пиццаны газар ажиллаж эхэлсэн. Өнөө залуугаас ажилд авцаа хамтдаа их л ас жаргалтай харагддаг. Суйол Хигёны хамт босон бүхний талаар дурсан алхах үедээ К байсан болж гэж бодох шиг. Одоо нэгэнд бүгцүүл дууссан штэ. 희겸이 넌 어떻게 할 거야? 나? Үзэгдэл солигдоход чүнёгийн шүүхөрл болж байна. Энэ хоёр түнд усансан харт амхны босс төвгүүхэн орхож түүнийг дуусгаж орхих нь тэр. Энэ л түүний шоронд орсон зорилго байсан юм. Чонжуно энэ бүх хийсэн эрэхтэй хүүхэд насныхаа травмаг буруутгасаар л ингэж дуусгах амтай байж.
Энэ явдлаас хойш 1 жилийн дараа Суял мань эргээ ажилдаа орч чадсан байх бөгөөд юу ярьж байгаа? Үнэхээр шудраг сайн цагдаа л болсон байгаа. Хідэн бүтэхгүй авилгалд итгэсэн цагдаа нарыг багийнхнаараа нийлээд жинхэнэ байранд нь тавина. Ер нь яг л Кэйн өссөн шиг шудраг усны төлөө яаж мэдэх, юу хийснээ хийдэг галзуу цагдаа болсноор энэхүү кино маань дуусдаг.